Сайн байцгаана уу? Та бүхэндээ 2026 оны 7 дугаар сарын 18-ны Бямб гарагийн тодорхой мэдээллийг хүргэх гэж байна. За, Бямб гарагийг маань Санжир гараг маань хэрэгшээж байгаа тийм ээ. Тэгээд одоо энэ өдөр Санжир гараг маань өөрөө энэ энерги холбоосыг бас нэлээд хүчтэй үүсгэж байгаа. Тийм учраас өнөөдрийн энерги удаашрах биш, суурай бэхжүүлэх зорилготой байна гэж цөмөрө ойлгуул тэмтэй. Хэрэв та өнөөдөр бүхнийг хурдан амжуулах гэж бус харин нэг ажиллаач гэсэн чанартай хийж дуусгахыг сонгох юм бол илүү их бодит үр дүнтэй амьдрах боломжтой байгаа шүү. Энэ өдөр одоо бидний ажил, санхүү, эрүүл мэнд, суралцах, бичиг, баримт, төлөвлөгөөтэй холбоотой асуудлаа цэцлэхэд хамгийн их тохиромжтой байгаа. Ялангуяа бидний өмнө нь орхигдуулсан жижиг алдаа, дутуу үлдээсэн ажлаа тасах нь эх 7 хоногийн маань амжилтын суурь нь байх болно. Гэхдээ энэ өдөр үг, яриа, шийдвэр гаргалт дээр бага зэрэг дарамт мэдрэгдэж магадгүй. Яарсан хариулт өгөхөөс өмнө одоо мэдээлэлээ дахиж шалгаж, өөрийн бодлоо тайван илэрхийлэхийг зөвлөе. Зарим зүйл бидний анхны бодсноос тээс өөр өнцгтэй байж болдог тул дүгнэлтээ битгий яаран хийгээрэй. Хэрэв одоо энэ өдөр те ямар нэгэн саад гарах юм бол түүнийг одоо бүтлгүүтэл гэж битгий бодорой. Харин ч одоо бидний тэр зүйлсүүдийг тийм үү зөв болгох боломжийг бидэнд олгож байна. Тийм цаг хугацаа ирж байна гэдэг өнцгөөс нь хараарай. За тэгээд энэ өдрийн тэнгэрийн одоо энергийг яагаад ингэж тайлбарлав гэхээр одоо би аспектуудаар нь тайлбарлаж өгье. За сар маань тийм үү охины ордод байгаа штэ тийм ээ. Одоо энэ харагдаж байна. Энэ маань болохоор ингээд бууд гарагт байгаа гоё сексил үүсгэжсэн байгаа юм аа. Тэгээд энэ маань ингээд тий өнөөдрийн бидний хамгийн том давуу тал болж байгаа. Энэ сар маань сэтгэл хөдлөл тийм үү. Тэгээд бууд гараг маань бидний логик энэ хоёр минь хоорондоо хамтран ажиллаж байгаа ийм гоё энерги холбоос. Тийм болохоор цөмөрө асуудлыг одоо зөвхөн өөрийн мэдрэмжээрээ бус харин ингээд одоо бууд гарагийн маань өгж байгаа биднэрт ингээд ирж байгаа бодит мэдээлэлтэй ингээд хамтран харж чадах юм бол одоо энэ нэрийг холбогдуулж чадах юм бол гэсэн цөмөрө маш оновчтой шийдвэрийг гаргах бүрэн боломжтой. Ялангуяа цөмөрө судалгаа хийх, төлөвлөгөөгөө боловсруулах, тайлангаа бичих, одоо ярилцаж ойлголцох одоо тэ эдгээр ажлууд төр зэрэг одоо энэ нэрийг бүтээмжтэй байх боломжтой гэдгийг хэлээд байгаа юм. За тийм гол одоо энэ хараа юу харагдаж байна гэхээр өнөөдрийн эзэн гараг Санжир гараг миний зогсож байгаа байхгүй юу. За яаж зогсож байна гэхээр одоо энэ сайхан гой холбогдоод байгаа бууд гарагтай маань square буюу биднэрт ингээд сорил тавьж байгаа одоо анхаараарай гэдэг энийг холбоосоор энд холбогдчихсан байгаа юм. За тэгээд цаагаараа юу хэлээд байна вэ гэхээр өөрийгөө хит шүүмжлэх тийм үү ялангуяа би амжихгүй байна, би чадахгүй байна гэсэн одоо эргэлзээ төрөх мэдээлэл ингээ удаашрах бичиг баримтаа засварлуулах ойлголцолд саад гарах бүрэн боломжтой гэж байгаа энэ нэрэг. За тиймээс одоо энэ өдөр тийм ээ цөмөр ингээд хурд гэж юусоо яарчлахгүй харин зүгээр бүх зүйлийг баталгаатай байлгах нь бидэрт маш үн цэнтэй байх болно. Энэ өдөр одоо тэ хэлэх нэг үг одоо гарын үсэг зурах ганцхан шийдвэр хүртэл бидний ирээдүйд нөлөөлж чадах одоо тийм том энерги байгаа. Ягаад гэвэл энэ санчир гарыг маань одоо урт удаан хугацааны энерги байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо цөмөрөө бүх зүйлийг одоо тэ маш сайн нягтлж хийх хэрэгтэй шүү гэдгийг энэ аспект маань биднэрт хэлж байгаа юм аа. За тэгээ сүүлийн үед одоо цөмөрөө нэлээд яриад байгаа энерги байгаа тийм ээ. Одоо юу яриад байсан гэхээр одоо анхааралтай байгаа чи ягаад вэ гэхээр арслангийн ордод байгаа би гэдэг энерги маань томроод одоо Жупитер брахаспет гараг маань ингээ юмыг томруулдаг тийм ээ биг томруулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд эсрэгцэлтэй дэлхийн ван гарагтайгаа байгаа гэх тийм одоо сүүлийн баг 3 4 өдөр цөмөрөө ярьж ин да. За энэ энерги маань бидний мэдээж хэрэг одоо карьер, бидний мөнгө, бидний эрх мэдэл тийм үү хувь хүний өсөлт те нийгэм тийм нийгмийн байр суурь олон нийт групп гэсэн энэ бүх энергиутай холбоотой асуудал дээр чи юу би юу гэдэг одоо эсрэгцэл үүсэж байгаа штэ. Тэгээ эн чинь одоо цөмөрингийн одоо хуучин аргаараа үргэлжлүүлэх юм уу? Эсвэл одоо хумхын ордны те шин төвшнөлөө гарах юм уу гэсэн ийм сонголтуудыг бидэнд өгөөд байгаа байхгүй. Тэгээ энэ сонголтууд биднэрт мэдрэгдэх бүрэн боломжтой. За тэгээд хэдийгээр одоо энэ энерги байгаа ч гэсэн тийм ээ бид нар өөрийн үзэл бодлыг хамгаалах нь зөвч гэсэн бусдыг одоо хүчээр өөрчлөх гэж оролдох ерөөсөө хэрэггүй. Тэгэх юм бол алдагдaltaй байх болно гэсэн үг. Одоо бидний жинхэнэ хүч гэдэг чинь тийм үү одоо бусдыг захирах биш.
Бусдыг өөрийнхөө үгэнд оруулах ерөөсөө биш. Харин цөмөр өөрийнхөө үнэт зүйлдээ үнэнч үлдэхэд харин оршноо. Тийм ээ? За тэгээд цаашлаад цөмөрөнгийн одоо бям гарагийн маань хөшөөж байгаа одоо энэ санжир гарагийн маань одоо энэ өдөр ээлтэй өнгө нь хар өнгө байдаг. Хар өнгө нь өнөөдөр санжир гарагийн энергитэй нийцсэж бидний төвлөрөлд, бидний сахилга бат тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ. Тэгээд хэрвээ та одоо хэдийгээр бям гарагч гэсэн чухал уулзалт одоо ажил хэрэг одоо шийдвэр гаргах одоо тийм асуудлууд хэрэгүүд байх юм бол цөмрө хар өнгийн хувцсыг өмсөөрэй гэж зөвлөж гин. Хар өнгийн аксессуар хэрэглэх эсвэл одоо жижигхэн детальтай хүртэл ашиглах юм бол бидний энергид ээлтэй сайн байх болно. Ялангуяа бидний төвлөрөлд дэмжлэг үзүүлэх болно. Энэ өдөр маань анхаарах жилтэнгүүд гэх юм бол гахаа болон хулган жилтэнгүүд маань байна. Гахаа жилтэнгүүдэд гэх юм бол өнөөдөр тийм үү бусдын хэлсэн үгийг яг ингээд хувьтай битгий их одоо гүн хүлээж аваарэ. Тэг гүн хүлээж авахгүй байхыг зөвлөе. Тайван сонсоод дараа нь дүгнэлтээ хийх юм бол одоо үл ойлголцлоос зайлсхийж чаднаа. Харин хулган жилтэнгүүд маань ажил, мөнгө, бичиг баримттай холбоотой асуудал дээр чинь одоо ярваа нэгэн асуудал үүсэх юм бол битгий яараараа ерөөсө тайван байхыг одоо бодох хэрэгтэй шүү. Яагаад гэвэл жижиг алдаа чин айгүй том асуудал болох юм эрсдэлтэй байхгүй юу? Тийм учраас юмнуудаа дахиад ахин дахин шалгах нь хамгийн том зөв алхам байх болно шүү манай хулган жилтэнгүүд минь. За нийтээрээ цөмөрөө биеийнхаа ямар зэг анхаарах вэ гэхээр яг одоо 17-нд байсантай адилхан бидний сууг, бидний цав, пикений вакс хийдэг хэсэг тийм үү доод одоо бидний нуудгаа хэсэг штэ. Тэгээд өчигдөрөөс нь одоо цөмөрөө өвдөгний ясаас анхаарах хэрэгтэй. Хэд ачаалтаа дасгал хийхгүй, одоо хэд хүчтэй өсрэлт одоо өсрөх бити хүчтэй өсрээрээ. Ялангуяа арьсаа зочрох үйлчилгээ эсвэл тийм тос тийм үү хийхээсээ жоохон зайлсхийгээрээ болгоомжлоорой. Хэрвээ дасгал хөдөлгөөн хийх болох юм бол халаалтаа сайн хийгээрэй гэж зөвлөж байна. Тэгээд өнөөдрийн маань тийм үү одоо энэ өдрийн маань цөмөрөнгийн амжилт одоо хурд биш чанараас шууд шалтгаална. Хэрэг өөрт чинь ярваа нэгэн зүйл ингээд удааширч байгаа мэд санагдах юм бол битгий бухимдахынхаа оронд би харин энд юуг илүү сайжруулж болох юм болоо гэдэг өнцгөөс нь хараад өрөөсөө асуугаад ажиглаад сайжруулаарай. За тэгээд өнөөдөр цөмөрөө манифесттэй хамтдаа хийцгээе. Өөрийнхөө гоё энергийг засаад замаа засах гоё манифестэ чин сэтгэлийнхаа угаас зүрхнийхээ угаас хийгээрэй манайхаа. За эхлэе. Хамтдаа дагаад хэлээрэй. Би яарахгүй. Би зөв цагтаа зөв шийдвэрээр өөрийн замаа бүтээн. Би тайван ухаанаар зөв шийдвэр гаргаж алхам бүрээ бат бөх суурь дээр байрлуулна. Тийм ээ. Талархъя. За ингээд ийм байлаа да манайхаа. Бям гарагийнхаа зөвлөгөө зурхааг та бүхэндээ хүргэлээ. Астра Солан байлаа. Хонхоо дараад бусдтайгаа хуваалцгаа битээ мартаарай. Баярлалаа. Түр баяртай.